Манай бага охин бага ойлыг дарс үгүрцэн идчихэж байгаа яваад төл. Нэрэ тэр гахаа махын шарж өгөөг юм шүү дээ. Наад ааха. Энэ ч яг юм ороогоод Ингэж урлагтаа шалтсан шүү дээ махыг. Хооллох соёл урлаг. Ясаа. явж. За хооллож дуусаад ийм байдалтай. Одоо ээжийн цэвэрлэгээний ажил үлдлээ. За миний бас тэг хөөрхөн ингээл жоохон юмар гэрээ чимгэлэх гэл байдаг. Тэгээ энэ өрөөний энэ хүүхдүүд geht das nicht? Тэгээ наа чи нисчихлээ шүү дээ. Aber so geht das. So kaputt. Папуд болсон юм уу? Ein bisschen kaputt. Ein kaputt. За. Gab es noch ein? Хоёр охиныхоо өрөөнд хөшгийг аваад угаацсан. Тэгээ оронд нь өөр хөшиг цаа. Тэгээ энэ дээдлэг нь юу авах гэсэн юм нөхөө? Nur eins. Чиний тоглоомны хайрцаг зөндөл тоглоом байгаа шүү дээ. За тэг наатах авчих. Тэгээ энэ цэцгээр энэ цонхных нь дээдлийн хүрээг ингэж чимгэлсэн. Бас юм ягаан өнгийн хөөрхөн юм болоо гэж бодоод. Яг вэ тэгээ өөртөө кафетай нэг юм тэгж чивчмэр юм шиг ингэж чийчмэр юм шиг бодогдтол тэгэл. Энэ бол лааны суурь тэгээд лаа хийж амжаагүй ингэсэн. Тоглоомнуудын ингээ өрчихсөн. За энэ болохоор том өрөөний цонх. Энэ лаг болохоор энэ гялтхар юу гэдэг энэ чимэглэлийг би нөгөө салбадаг ингээд ширээ чимгэлэхэд одоо хүлэн авалтын ширээ чимгэлэхэд ингээд салбадаг хавчуулдаг ийм юуг энэ лага ингээд чимгэлцэх бас хөөрхөн байгаа зү. Тэгэл нөгөө хідэн сүвнээрээ наашин цаашин зүгвэл хаана хитайхан байна тэрэн дээр нь тавих гал. За тэгээд нөгөө хоёр салгаа тавьчихдаг буудангаа ингээ ор олгоо тавьчихсан. За үйл болж байгаа болохоор дулаалгаа бэлдээд өөртөө өнөөдөр малгай худалдаж авсан. Нэг 2-3 ширхэг малгай ороолт аваад. Тэгээ хэр зохимжтойгоо харуулъя. Энэ болохоор айгүй хөөрх юм оролт юм бэлээ. Тэгээд энэ дээр болохоор би гацч ийм саарл малгай авсан. Манай нөхөр шоолоод имээ малгай гэдэг наатах чинь ингээд. Ийм малгай авлаа. Энэ оролттой хослуулаад. Уул нь ингээд гой нөгөө надад туслаад бичлэг хийгээд өгдөг хүн байвал ингээд өвлийнхаа хувцсыг өмсөж жагаад ингээд үзүүлвэл илүү гоёх. За яг дараа нь тийм боломж олдох байхаа. За дараагийнх нь болохоор энийг надад нэг юм малгай. Жох ингэж дарж өмсөх юм уу? За дараагийнх нь ахаад юм. Дали ягаан малгай. Энэ их гоё өнгөлөг. Улаан байсан. Тэгээ улаан нь надаа өмссөн чи яг гоё цохихгүйсэн. Тэгээ энэ оролт болохоор ямар ч юмн дээр ингээ гоё өнгийн оруулахтай болохоор ямар ч юмн дээр гоё цохих юм бэлээ. Тэгэж бодоод энэ оролтыг энэ малгайтайгаа хослуулж авсан.
За миний өвлийн бэлтгэл. Дараа нь гоё гадар хувцастай. Энд тэгээд нэг айхтар хүүтэрдэггүй юм чи яг иймэрхүү юмнууд өмсөө явахд болно. Энэ оролт маань их гоё усан цэнхэр өнгөтэй. Тэгээ надаа энэ хийц загвар нь бас их гоё таалагдсан энэ. Миний авсан юмнууд нэг үнэтэй л хүрэх бишээ өөрхий ингээд. Гэтэ яхад ингээ өөртөө зохимжтой заавал үнэтэй юм авах шаардлагагүй шүү. Өөртөө зохимжтой гоё таалагдсан юм ал авчивал энэ ингээд эндээ нүх хаана нүхэлээ. Нүхэн эндээ юм нүхтэй ингээ нөхрөө нь хийгээл ингээд зүчдэг. Надаа энэ бол өстой загвар тэг хөөрхөн жижиг үстэй. Энэ надаа их таалагдсан. Тэгээд надад ингээд хувийн чатаар болон бидний блогийг үзээд ингээд сэтгэл бичиж байгаа хүмүүстээ маш их баярлж байгаа. Би их сул үг хэрэгэлдэг ингээ хүмүүсийн шүүмжлэлээс айгүй их сонссон. Тэгээд хичээнэ алхам балхмаар заснаа. Яг нэг дор бас засч чадахгүй ингээд одоо нөгөө шүүмжлэл айгүй хэрсэн чинь ингээд нөгөө бодоод яг ингээ ярих гэхээр бүр өмнөхөөсөө илүү ингээ гацаад илдэг болчлоо. Гэтэ яг мэдээж хүний санал шүүмжлэлийг хүлээж авч байгаа. Тэгээд алдаагаа заснаа. Түрүүн бага охин өвсөөр оролдоод түрүүний бичлэгтэр нөө өвсөө ингэцээс яг ээж инкер гоё юм гэчээд намайг хөдөлж болохгүй ш ингээ бичлэгээ хий гэдэг байхгүй. Тэгээ охин хүүхдүүд болохоор одоо нөө ээжээгээ бас гоё болох гэж бодоод юм шиг шүү дээ. За тэгээ өнөөдрийн бичлэгтээ хамт байсан баярлалаа.